Ер нь яг хуу та нар хүмүүс мэдж байгаа доо би одоо айлыг 8 хүүхэдтэй айлын отхон хүүхэд нь. За манай хүн бол 7 хүүхэдтэй айлын ууган эгчин штэ. Тэгээд нэлээд бага байхад нь одоо аав нь үед болцсон манай хүний. Тэгээд ээжтэйгээ өрх толгоолоод 6 дүүгээ өсгсөн. Тэгээд зүгээр анх тэр санаа яаж гарсан бэ гэхээр ингээд олуулаа өссөн. Тэгээ яг манайх бол одоо 4 хүүхэдтэй. Тэгээд бас манай хүн чинь дүүгийнхаа нэг хүүхдийг өргөж авсан. Ингээд байж байгаа. Тэгээд дахиад ер нь нэг 2 3 хүүхэд өргөж авбал яасан юм бэ? Хэдүүлээ нэг олуулаад байвал гээд би бас тийм санал гаргаад тэр чинь бүр 2003 4 оны үед л одоо бид нар тэгэж ярьдаг. Тэр би нэг 2003 4 он гэдэг чинь нэг нүүхүү үлдэхүү гэдэг нэг лекц уншаад явж ирсэн. Тийм л үе байгаа юм л. Тэгээд ингээд судалгаа хийгээд хүүхэд өргөж авъя, нэг 2 хүүхэд өргөж авъя гэж явж байгаа. Тэр одоо нөгөө асархын цэцэрлэг дээгүүр очдог. Тэгээд очисон чинь дандаа нэг 2 3 4 5 та хүүхдүүд ингээд байгаа. Тэгээд тэднэр дотор ингээд яваад орохоор хичнээн гоё илгэмсэг хөөрхөн хүүхдүүд. Тэгээд асуухаар ээж аав нь ерөөсөө байхгүй. Бүр ингээд хайчаад орхичоод явцсан. Энэ одоо энэ 3 хүүхэд тутмын 2 нь ерөөсөө арга ирнэ хаана байдаг бид нар мэдэхгүй ч гэдэм үү, заримтай ганц нэгтэй нь холбоотой ч гэдэм үү. Тэгэл тэр хүүхдийн тийм байж байгаа тэр нэг байдал нүдний одоо харц марц нэг л өөр л дөө. Тэгээд ер нь тэндээс ингээд 2 хүүхэд авъя гээл. Тэгээд цаашаа явж байгаа манай хүн чинь бүр дараа нь тэр 2 хүүхэд гэж ялгахгүйгээр тэр хүүхдүүдтэйгээ ижил харьцаад би бүр нэг өвөл одоо өвлийн өвгөн болж хүртэл тэднэрийнхаа дунд очиж орж сууж ингэж ажилдаг. Тэгээд нэг 100 болоод манай хүн чинь бүх хүүхдээ аваад тусдаа цуслан гарахт нь бүр ангиар нь аваад тусад нь гараад бид нар бүх юмар нь хангаал ор дээр даав бүх юмыг угаагаал оролцоол тэрний одоо бүрээл шинчлээл. Ингээд нэг 2 хүүхдээ авах гэж яасан чинь 2 хүүхдээ авъя гэж яасан чинь тэр 20 хэдэн хүүхэд чинь бүгд бүртгийд л хараад байхаар үгүй ерөөсөө би нэг тэгж байгаа. Үгүй ерөөсөө ангиар нь авчил та гэдэг. Яаж одоо энэ хүүхдүүдийг ийм хөөрхөн хүүхдүүдийг ингэж орхих юм бэ гэдэг. Тэгээд явж исэн чинь тэн дотор чинь зарим нь 3-та 4-тэй зарим нь 5 мав хүрээд нэг 6 руу дөхөөд ирэхээр сургууль орхоллоо гэд эхний нэг арай нэг тийм хүүхдүүд сургууль мургуул гэсэн чинь сургуульд явлаа ирлээ гэд нөгөө нэг тэр хүүхдүүдийн ч очдог сургууль нь бас арай нэг өөр сургууль штэ. Тэгээд очисон чинь нөгөө нойл мойл нь хөрөхгүй байна, бохор байна. Одоо яаж энэ сургуульд нөгөө хүүхэд гэлгүй тэгвэл ерөөс нь аваад сургуулиас нь эхлээл ерөөсөө бүх юмар нь хэдүүлээ аваад энэ хэдэн хүүхдийг өсгчүүл яасан ингээл нэг 26 хүүхэд. Одоо зарим нь бол гайхчил байсан. Одоо 26 хүүхэд ингээд аваад гээд тэгээ ганц нэг хүүхэд нь яг багш магшаа саналаа барилаа гэж буцсан барьсан нэг тийм юм байдгийн. Тэгээд аваад л өсгсөн байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа явсан. Тэгээд ингээд гутлаа тайлаад хүүхдүүд тавьчихсан байхад бүр одоо манай гэр дотор 3 4 эгнээ хүүхдийн гутал байдаг. Тэгээд бидний нэг хамгийн эхэлж бодсон нэг юм бол мэдээж ээж аавын хайраар л дутаахгүй эсхий. Тэгээ хүүхдэл болсон хойно бүхэл юм хэрэгтэй. Овц сунар одоо юу гэдгийг сургуульд орохоор чинь тэгэл хичээл номын давтуулах байх гэл маш их олон ажил энэ дээр мэдээж хүмүүс бид нарт их тусалж байгаа. Тэгээ бидний нэг тавьсан зорилго бол ер нь элэг бүтэн болгоё. Тэгээ нөгөө хүүхдүүдээ судлаад үзсэн чинь үнэхээр ард талд нь хэн байдгийг мэдэгдэхгүй. Бараг 20 хэдэн хүүхдийн чинь 10 хэд нь 15 6 7 тийм маягтай. Тэгээд бид нар чинь бүр ард талд нь хайсан. Тэгээд энэ хорвоод нэг сони юм байд юм билээ шүү. Яг ямар ч хүүхэд ардаа хэнтэй ч холбоогүй хүүхэд гэж байхгүй. Хайсаар байтал эмээ нь гараад ирдэг. Хайсаар байтал өвөө нь гараад ирдэг. Хайсаар байтал аав нь хөөрхийн шоронд явцсан байдаг. Хайсаар байтал ээж нь одоо арх дарсын зүрх юмд ороод ингээд айлын хажууд орцсон ч байд юм. Хайсаар байтал их чахнар нь байж идэг. Бүр холынх нь хамаатан ээжийнх нь дүүн байж идэг. Аавынх нь дүүн байж идэг. Ингээд бүгдийг олсон баг. Тэгээ хэдэн жилийн дотор бүгдийг олоод бүгдтэй нь уулзаад тэгээд хүүхэд тэр хоёр эргэж уулзаад бөөх манай хүүхэд чинь ийм болцсон юм байна. Тэгээ бүр ерөнхийлөгч ингээд аваад өсгөж байгаа. Тэр үед нөгөө бас тэгээд ажил таараад ерөнхийлөгчийн ажилд авахцаад ингэсэн. Гэхдээ бүр тэрнээс л өмнө л энэ үйл ажиллагаа хэлж исэн юм л.
Тэгээд энэ ажилд бол маш олон хүн тусалж ингэж оролцсон байдгийг. Тэгээд нэг 10-аад жил бид нар хамт явсан. Эхлээл манад эрэхтэй бараг 2 давхрын шатууд гарч чадахгүй тийм хүүхдүүд ирж исэн их баг хүүхдүүд. Тэгэл биднэрт бол маш сайхан дурсамжууд байгаа. Хүүхдүүдтэйгээ хамт байгаад тэгээ 20 хэдэн хүүхдтэйгээ бужигнаал манад нэг том ширээ одоо бүр дугуй ширээ нэг дөрвөлжин ширээн дээр тойрцууж одоо багтахад хийцүү бүр их том дугуй ширээ тавил тойрцуугаад тэр үед нэг тайм сэтгүүлгээ дэлхийн нэг алдартай сэтгүүл бий. Тэр сэтгүүлийн сурвалжлагч ирээд тэндүр биччихсэн шүү. The president who has the most children in the world үлүүдээ нэг тийм одоо ямар утгатай вэ гэхээр хамгийн олон хүүхэдтэй дэлхий дээр байгаа хамгийн олон хүүхэдтэй ерөнхийлөгч гэсэн. Тэр таймын нөхдүүд ойлгохдоо бүгдийн л миний хүүхэд гэдээ ойлгоцсон юм шүү. Гэхдээ тийм биш, зүгээр л өсөж байгаа л тийм хүүхдүүд. Тэгэл хүүхдүүдтэйгээ бид нар чинь гадагш дотогш явдаг, хөдөө орон нутагт амардаг. Тэгээ Монгол хүүхдүүд чинь гайхамшигтай шүү дээ. Тэгэл малчин айл дээр очиод 2-3 жил хамт байгаад үнэ мал саагаал тэгэл цагаан идэ хүртэл хийгээл ингээл бүгд яваад тэгээд нөгөө 4 5 та 6 7 та байсан хүүхдүүд чинь ер нь 10-аад жил болоод ингээл ирэхэр ч мэдээж өсөөл ингээл ирж байгаа. Тэгээд 13 4 хүрээл ирэхээр нөгөө ээж аав нь жилд ирж уулзаал хараал тэгжээснээр за одоо тусд орсон байна. За одоо ер нь энэ хүүхдээ авъя гар хөлийг зүрх заръя гэл. Тэгэл эхнээс нь аваад. Тэгэл манай хүн ер нь тийм үе маш их тохиолддог. Тэгээд тэр мань өнөөдөр явчлаа ээж нэрээд аваад явлаа. Эмээ хөтлөөд явлаа. Эгч нь хөтлөөд явлаа. Тэр эгчдүү хоёрыг ингээд аваад явлаа гэл. Тэгэл хоёлаа оройн суугаал нэг тийм одоо нулимс сунгаал тэр суудаг байсан хүүхдийнхээ араас яваад өгчтэй гэдэг. Тэгээд тэр үедээ тэр хүүхдүүд аавгууд бидний бас хийсэн бүх хадгаламжийн нэг хүүхдийн мөнгө гэж олгоод эхэлсэн. Тэгэл тэр бүх мөнгийг аваад болж өгвөл илүү дутуу мөнгө гарах юм бол яг тэр хадгаламжтай нийцсэн мөнгө бас тэнцүү мөнгө нэмж хийгээл. Тэгэл ингээл бүр хөдөө мөдөө байж яхад нь одоо би тугалтай үнэ бүртэл хүүхдүүдтэй худалдаж авч өгөөл нэг яваад очисон чи манай бүх охтууд нь үнэ саадаг хөвгүүд нь одоо тэр тугал татдаг эхлээд тугал хоны хараад айгаа зүхтдаг байсан хүүхдүүд чинь бүгд нөгөөдөл унтсан саатсан ингээд цагаан идэ хийцэн ийм мундаг болцсон энэ миний хөөрхөн тугал энэ миний хөөрхөн үнэ гэж би малчинтай хүртэл ярьж байгаа л тэр тугалтай үнэ мөнэ авч өгөөл ингэж ийсэн. Тэгэл яваал насанд хүрээл ингээл ирэхээр бидний гол зорилго бол тэр хүүхдүүдийг өөр дээрээ аваад хадгалаад юу яана гэдэг биш өсгөөд тэгээд арга гэртээ нь холбоод арга гэрт нь туслаад тэгээ хөөрхөн эхний хүүхдүүд явж байхад тэр ээж нь уулзаад би одоо ингээд айлын хаяанд амьдардаг юм аа гэр хэрэгтэй байдгаа гэж ингэсэн. Гэр олж өгье гэл тэгэл тэр чинь 2 сая төгрөг энэ төр байдаг байсан. Гэр аваад тэгээ ганц гэр авчихаар ямар тэр ганц гэрийг одоо хаана барилтай газар дээр барина. Тэгэхээр газар хэрэгтэй болоод эхэлсэн. Тэгэл тэр үе чинь бид нар газар их судалдаг. Тэр тухай их ойлголттой болсон. Тэгээ газар олно. Газрыг нь олоод ирэхээр ганц гэр газар дээр бариад орхилтой биш. Тэгэл гадуур нь хашаа хэрэгтэй болно. Хашааг нь барьж өгнө, нойлыг гаргаж өгнө. Тэгээд нөгөө ганц гэр зүгээр хоосон гэр тавьж өгч болохгүй. Тэгэл бүх тавилгыг авна. Аяг тавгнаас нь ахуулаад, дэвсгэр ширээнээс нь ахуулаад, түлх одоо түлшнээс нь ахуулаад, тэр жилийнхаа нүүрснээс ахуулаад бүх юм ин барьж өгнө. Зарим нэг хүүхэд маань одоо гэрт бол бас хүүтэн яг бид нар ингээд юу яа 2 3 лагаар нэг жижигхэн байшин хэрэгтэй гэж байшин хүртэл барьж өгөөд нэг хүүхэд маань бүр хол явах болсон чинь одоо ээж нь хөөрхий асуугаал нэг тийм жижиг тийм одоо пүрүс хэрэгтэй гэл ингээл бид нар ингээл тэр асуудлуудыг юу яагаад ингээл нэг 2-2-ороо явсаар бол манай хүүхдүүд нэг 10 жил ингээл бид нартай хамт байгаа л тэгэл 10 хэдэн жил байгаад ингээд явсан юм аа. Тэгээд тэрнийг л одоо хүмүүс ингээд ер нь өөрсдөө нэг бодох хэрэгтэй. Нэг тийм 2 хүүхэд өсгөцсөн хүн бол 2 хүүхэд өсгөх одоо тийм хүнээс өргөж яваад одоо ах トゥ хэцүү чин өрөөсөн болоод 3 хүүхэд өсгөх 5 хүүхэд өсгөх чинь бас л амаргүй шүү.
Тэгээд 20 хэдэн хүүхэд өсгөөд ингээд тэр сэтгэл өгөөд ингээд ирэх. Тэр бол надад бол хамгийн сайхан дурсамж санагддаг. Миний амьдралдаа хийсэн хамгийн гайхамшигтай зүйлүүдийн нэг л гэж одоо би боддог. Тэгээд тэр Мадридын клубын нэг уулзалтанд явжсэн нэг орны ерөнхий сайд байсан нөхөр ирээд намайг ингээд тэрвэрэд ах юм. Тэгээ би гахад чи одоо юу болоод байгаа юм бэ гэсэн. Чиний тэр хийж явсан ямар ч ажил надад сонирм биш ерөнхий сайд. Би тэр тухай танаа нэг Монгол эмэгтэйгээс сонссоо. Тэгээд нэг уулзж яхад таныг тийм олон хүүхдээс гэсэн тэрний чинь төлөө би тэрвэрж байгаа гэдэг. Тэгэхээр яг тийм юм байд юм байлээ. Тэгээд хүүхдүүд маань гараад бас ээж аав дээр очиод ерөөсөө бид нар холбоо авах тасраагүй. Тэгээд тэднэрийгээ сургална, гочно, хоолундаар нь ханган, зарим нь бол одоо ингээд өвлийн хоолунд хүнс буцаагаан будаа түлээ түлшгээл бүх юмар нь хангаал тэгээд сургууль соёл гээл явах болно. Тэгэл тэр хүүхдүүдийнхээ араас ингээд одоо ч гэсэн манай хүн одоо бид хоёрын нэг тэтгэврийн хэдэн төгрөг тэр юу болвол ингээд голдуул заримдаа тийшээ одоо явж идэг. Тэгээ над руу бол нэг шууд хандаад байхгүй. Би ч одоо болроо ээжтэйгээ харьцгээл ингээд орхичдаг. Тэгэл манай хүүхд үргэлж харьцаж идэг. Ийм байгаа. Тэгээд одоо бол эхнийх нь бүр 20 хэд гараад тэгээд одоо чинь охтууд маань одоо найз залуутай болсон л гэн хөвгүүд маань одоо найз охинтой болсон л гэн эхний одоо хүүхдүүд гэр бүл болоод хүүхдтэй болоод эхнээсээ хүүхдтэй болоод ийм одоо ажлууд бол маш их хийгдэж байгаа. Тэгээд ийм сайхан дурсамж одоо биднэрт байдгийг. Тэгээ яг бай тэр янз бүрийн одоо улсууд бас түрүү нэг хүн асуугаалаа над руу нэг дайралаа тэр нэг алтугааж энчвэл хүүхдүүдээр тэгсэн барьсан гэж одоо нэг тиймэрхүү юм харахаар яахаар хүний сэтгэхгүй тийм юм орж ирдэг байна. Тэгээ манай хүн бол юу штэ өөрөө нөгөө минералогийн инженер хүн байхгүй юу? Эрдэс судлаач. Тэгэл 90 онд чинь энэ хөвсгөл гэж оролцсноос бол би ажилласаа халагдсан. Манай хүн дараа нь одоо геологийн төв лабораторид минералогийн судлаач тэр одоо инженерээр ажиллаж байгаа ажилласаа халагдсан хувийн лаборатори байгуулсан тийм одоо эрдэс судалдаг эрдэсийг одоо ялгадаг хувийн лаборатори байгуулад тэгээд тэндээ ажилладаг. Тэгээд тэр хувийн лаборатори нөгөө дээж одоо үздэг. Тэгээд тэр дээж гэдэг юм чинь бол тэр эрдэсийн шинжилгээний нарийн ажил юм байлээ л дээ. Нэг 20-30 грамм тийм шороо бор цаасанд боогоод нөгөө хөдөө одоо геологийн ангиуч нь олоод авчирдаг. Тэрний хүртэл би одоо ялгахад бас орж илээсэн зарим нэг юм дээр. Тэгээ бор цаасанд боогоод ирсэн 20-30 тэр грамм шорооноос чинь ингээд ялгаад усаар ингэж зайлаад ингээд энэ болроо ээж ийм ажил хийдэм байх гэдэг. Яг тэн дээр хийж байгаа тэр юмыг л алтуугааж яах гэж ингэж мушгиж дайрсан байдаг. Нөгөө ээж нь хүүхдүүдтэй үзүүлээд ингэж ажил хийдэг. Энэ ингээд эрдэсийг ялгадаг, хөнгөн ингээд ялгарч байгаа, хог шороон ялгарч байгаа, өв сургамлны авч хайж байгаа, наарлцсан бохирдсны авдаг. Тэгээд тэрний чинь дараа микроскопоор тэр чинь баг зүүнний үзүүр шиг юм барьчаад тэгээд микроскопоор тэр одоо ашигтай эрдэсүүдийн ялгаад тэгээд гаргаж ирээд тэгээд нөгөө манайх ч одоо уул уурхай их мундаг том орон гэдэг байгаа үстэй ашигт малтмалыг тэр бүх нарийн юг тодорхойлох ажлыг манай хүн гэдэг байхгүй. Тэгээд тэр чиглэлийн одоо мэрэгжлийн инженер тэгээд хувийн лабораторитой тэгээд хүүхдүүдтэй тийм юм ярьж яхад хажуугаар нь одоо нэг тийм бичлэгч юм уу яагаад ингэж одоо жишээлбэл дайрдаг. Зүгээр л энэ бол нэг жишээ. Тэгээ сайн юмны хажуугаар нэг иймэрхүү одоо юмнууд орж ирдгийн. Тэгээ тэрнийг бол мэдээж мэрэгжлийн хүмүүс бол ойлгоно л да. Тэр одоо нөгөө хүндхэн эрдэсийг одоо угаах замаар л ялгадсан байна л да. Тэгээд тэр нь одоо ингээд юм болцсон. Гэтэл миний нэг бас нэг бодоод явдаг юм бол бид нарт тийм одоо хийцэн тэр хүмүүсийн гүтгээд байгаа шиг тийм муухай юм бид хийгээг учраас одоо яах вэ гэл ингээл ерөөсөө тоодгүй. За ингээ ам халаа жоохон ярьчлаа. Би ер нь энэ хүүхдүүд энэ сайхан юугаа үргэлж энэ олон төмний цагаан хар янз бүрийн хэл амнаас хөрчихгүй сүүдэр тусчихгүй гэдээ ерөөсөө ч ярьж байгаагүй. Ер нь бол одоо хэлж ярьдгүү. Тэгээд энэ ажлын хамгийн гол юмыг одоо ачааны хүндийг өөрсөн хүн бол ер нь манай хүн байгаа шүү дээ. Тэгээ бид нар дээр одоо яг одоо төрөөгүй ч гэсэн дээлтэйгээ ирсэн тийм олон сайхан хүүхэд өсөөд ингээд явж байгаа. Тэгээ байнгын холбоотой. Тэгээд 2-3 жилийн өмнө би Монголд очиход
бүгд хүрээд ихэнх нь хүрээд ирсэн. Хөрхи зарим нь сэрэгт явцсан. Тэгээд над нэг сайхан харагдаад байдаг юм нь одоо болроо ээж нь тэр сэрэгт явсан хүүхдээ захиа өчээд тэгээд ингээд би тэр захиаг нь хараад тэгэл ээжээс захиа авлаа гэж бид нэр эргэж хүртэл очиж исэн. Тэгээд ийм сайхан дурсамжууд байна. Тэгээд тэр хүмүүсийн өөрсдийнх нь хувийн амьдрал тэгээд л явж байгаа. Юун тэр гадна дотн одоо тийм одоо хүний бүр бодохч бодолд ормооргүй тийм юм ярьж байгаа нь бол мэдээж тэр хүмүүстэй л мөнгө болж очих бох, тэр хүмүүстэй л нүгэл болж очин. Тэр одоо муу тараагаад байгаа тэр хэл аманд өөртөө итгэн гэдэг бол тэр чинь өөр их муу гэдэг зүйл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэнийг зүгээр өөр дээрээ тавиад нэг ингэж бодож үзмээр юм шиг байлаа шүү. Тэгээд зүгээр нөгөө энэ удаа би ингэж хүүхдүүдийнхээ тухайд ингэж ам нээж байгаа. Тэгээд энэ бол маш их сайхан одоо юм ачтай буянтай үнэхээр нэг юм ажил. Тэгээд олон хүний хүчээр бид нар хийсэн. За одоо хүмүүс ирээд жилийнхэн сүүг бид нар хангачи одоо энд нь ингээгээл тэгэл хүүхдүүд чинь бүгд мундаг авъя та сургуультай ороод ирсэн чинь дуулна зурна одоо тэгэл танаа өөрсдийн хүүхдүүдээ л эргэн тойрондоо харалтаа багх хүүхдүүд чи ямар мундаг авъя тэгээд манай хүүхдүүд тийм л байсан. Тэгэл нийлээл концерт тоглоно тэр хүмүүс тэрнийг үзэл улам их одоо сайхан сэтгэл нь хөдлөөл бүгдээрээ тусалдаг. Ингээл олон хүн нийлээл одоо энэ хүүхдүүдээ өсгөөд ингээд гарын ганцхан хөлийн дөрөнд л хүргэсэн ийм л одоо сайхан түүх байдгийг